За сайн байцгаана уу? Эммануэль чуулганы ахын дүүс та бүхэндээ эзний өдрийн мэндийг хүргэж байна. Одоо та нар минь гэр орондоо байж байгаа үзээ. Тэгээд энэ амралтын өдрийг айтай тухтай сайхан өнгөрөөж байна уу? Тэгээд бүгдээ хамтдаа өнөөдрийн эзний үг болох номлол сургаал руу анхаарлаа хандуулцгаая. Тэгээд яг энэ цагт та бүхэнтэй бас хамт эзэн Есүс Христийн амар тайван энэрл нэгүсэл дүүрэн байх болтугай. Тэгээ өнгөрсөн 7 хоногт манай од гэрэл ахлагч маань 1-р Петр номын 4-р бүлгээс номлол хийсэн. Тэгээд номлол хийсэн од гэрэл ахта маш их баярлалаа. Тэгээд сайхан бас өгөөчтэй эвэлтэй номлол болсон шүү. Тэгээ өнөөдөр би үргэлжлүүлээд та бүхэндээ цаашаа 1-р Петр номын 5-р бүлгээс номлох гэж байна. За энэ өдрүүдэд Петр номноос бидэнд ерөөдөө үгнүүд өгөгдөж байна. Сорилтыг яаж тесэр төвчээртэй даван туулах вэ? Тухайл өгүүлээд байна. Тэгээд тэр дотроо Христ итгэгч хүмүүсийн амьдралын цэвэр ариун байдал, мөн гэр бүлүүдийн хоорондын харилцаа. Тэгээд энэ бүхний дээр Христ дотор бүх хүч чадал, эвэл нэгүсэл тэр бүх зүйл нь байгаамаа гэсэн сэдвүүдээр ярилцж байна. За бидний амьдарч байгаа энэ орон нутагт маань ковид цар тахал эрчимтэйгээр өсөн нэмэгдэж аюул хөхрөл учруулж байгаатай холбоотойгоор бидний хийж исэн гэр цуглаанууд үйл ажиллагаагаа зогсоож яалч явахгүй одоо ингээд гэр орондоо хөлөрөгдөж ингээд интернетээр үргэлжлүүлэн одоо сургаал номлоо сонсохоос өөр аргагүй байдалд хүрсэн. Тэгээ ерөөдөө цаашдаа одоо энэ цар тахлын хэмжээ аюул багасж ингээд хэвийн болох үед бид нар бүгдээрээ эргээгээд гэр эхний ээлжинд гэр цуглаануудаараа үйл ажиллагаагаа явуулаад цаашаага 9-10 сараас тийм ээ нөхцөл байдал бас дээрдэд байх юм бол яванда цуглааныхаа байранд цуглах хүртэл арга хэмжээнд орно. За зүүн эргийн цуглаанууд бол ерөөдөө өнөөдрөөс эхлээд цуглааныхаа байранд одоо цугларч эхэлж байгаа юм байна. За Вашингтон Монгол цуглаан, энэрл цуглаан, Антиох цуглаан, шинэ ирээдүйн цуглаанууд бол одоо цуглааныхаа байруудад цугларч эхэлж байна. Тэгээд энэрл цуглаанаар жишээ татахад эхний ээлжинд эрэгтэйчүүд нь зөвхөн эрчүүд тэгээд 11-ээс дээш насны хүүхдүүд одоо цуглаан дээр ирэхийг санал болгож байгаа юм байна. Тэгээд дараагийн 7 хоногт эмэгтэйчүүд нь цуглархыг яагаад тэгээд ээжилж яах гэхээр одоо хүүхдүүдээ бага насны хүүхдүүдээ одоо аауд, ээжүүд, ээжлэн гэртээ харж байх ийм зохицуулт хийж байгаа юм байна. Магадгүй манайх ч гэсэн цаг нь ирэхээр эрэгтэй эмэгтэйгээрээ тиймэрхүү зохицуултуудыг хийж эхлэх байх. За тэгээд уул нь гэр цуглааны анхны цуглаанууд баяр хөөртэй их сайхан эхэлж байсан. Гэвч одоо яалч явахгүй бид нар бүгдээрээ аюулгүй байдлах улмаас ингээд онлайн үйл ажиллагаанд орохоос өөр аргагүй болсон. За би ч гэсэн энэ онлайн одоо өнөөдөр би хагасанд ингээд бичүүлж байна. За тэгээд цаашдаа бас би бас эзний өдөр яг өөрсдийнхөө энэ цагтаа лайв шоу дамжуулалт хийхийг бас маш хүсэж байгаа. За юу ч гэсэн ингээд та бүхэн минь одоо бүхэл анхаарал санаа бодлоо сургаал номлол руу хандуулаасай гэж хүсэж байна. Тэгээд байгаа газараа бас эзэнд хүндэтгэлийг өргөөд чихвчээ зүгээд чимэг өрсөн дөрөөд ингээд бүгдээ хамтдаа эзний үгийн өмнө ирцгээе. Тэгээ бүгдээ хамтдаа залбирцгаая. Тэнгэрлэг их эзэн минь таны гайхамшигтай хайр, энэрл нэгүсэлт нь яг одоо таны үгийг сонсохоор сургаал номлоо сонсохоор сууж байгаа хүн нэгүрийн зүрх сэтгэлд дүүрэн байх болтугай. Бүх анхаарал, санаа бодол энэ цагт тань дээр төвлөрч эзэн минь таны үгийн хүч чадал, ухаарал, ойлголт
Сонсож буй хүн нэг хүрт дүүрэн байж ивэл нэгүслэн болох болтугай. Та тэгээ эзэм минь өчүүхэн миний хэл амыг ч гэсэн удирдах өнөөдрийн сургаалыг бас үнэн ба зөвхт байдал дотор дамжуулахт минь туслаарай. Өнөөдрийн цагийг танд өргөн их эзэн Есүсийн нэрээр залбирanгуйч байна. Амен. За тэгээд өнөөдөр бүгдээрээ 1-р Петр номын 5-р бүлгийн 1-ээс 7-р ишлэлийг дуустал хамтдаа судалцгаана. За тэгээд би та бүхэнд өнөөдрийн үгийг уншиж өгье. Тиймээс би та нарын ахлагч Христийн зовлонгуудын гэрч болон ижлэгдэх алдрыг хуваалцагч болохын хувьд та нарын дунд ахлагчдыг ятгаж байна. Та нарын дунд байгаа Бурхны хонь сүргийг хариул. Ингэхдээ алдвадлагаар бус. Харин сайн дураараа Бурхны хүслийн дагуу харгалзан хомхой ашигын төлөө бус. Харин хичээл зүтгэлээр өөрсдөд нь даалгасан хүмүүсийг ноёлох бус. Харин хонь сүргтэй үлгэр дуурайл болон хариул. Тэгээд ахлах хончин үзэгдэхэд та нар алдрын гандашгүй титмийг хүлээж авнаа. Залуусаа та нар мөн түүнчлэн ахлагчдаа захирагд. Та бүгд бие биедээ даруй хандах байдлаар өөрсдөө хувцал. Учир нь Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг. Харин даруй хүнд нэгүслээ өгдөг. Иймд Бурханы хүчрэг мотрын дор өөрсдөө даруй байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө. Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовнилоо түүнд үүрүүл гэсэн байна. За тэгээд халелуя, өнөөдөр эзэн Петрийн номлолоор дамжуулан бидэнд үг өгч байна. За тэгэхээр энэ дээр би 3 хэсэг болгон өнөөдөр та бүхэнд энэ үгийг дамжуулъя. За эхний 1-ээс 4-р ишлэл бол ерөнхийдөө хончид буюу пастор ахлагч нар зориулсан байгаа. За пасторд ахлагч нар зориулсан заавар. За энийг чуулган бас мэдж явах хэрэгтэй юм аа. Чуулган мэдж явах хэрэгтэй. Ер нь энэ пастор хүн гэж ямар хүнийг хэлээд байгаа. Яагаад пастор болд юм бэ гэх мэт юм асуултууд байж магадгүй. Тэгээ бид нар яагаад заавал пастор захирагдах хэрэгтэй юм? Пастор яахаараа одоо биднийг удирдах хэрэгтэй юм ч гэдэг юм уу? Иймэрхүү асуултууд зарим хүмүүст байж магадгүй. За тэгвэл бүгдээ энийг бас хамтдаа суралцгаая. За үүнийг пастор хүн гэж хийм бэ гэдгийг одоо та бүхэнтэй хуваалцах гэж байна. Тэгэхин тулд бид нар Үйлс номын 20-с 28 дугаар ишлэл рүү очиж Үйлс номын 20 дугаар бүлгийн 28 дугаар ишлэлийг би та бүхэнд уншиж өгье. Өөрийн цусаар өөртөө худалдан авсан Бурхны чуулганыг хариулуулахаар ариун сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавиарай гэж хэлсэн байна. Амен. За энэ бол ерөнхийдөө хэн нэгэн тэмээ хүн ариун сүнсээр дуудагдаж Бурхны өмнө дуулууртай байж тэр чуулган цуглааныг удирдахгүйгээр цуглаан чуулган байж болохгүй маа гэдгийг ерөнхийдөө хэлж байгаа. Тэгвэл энэ дээр ноцтой хэлж байгаа зүйл нь нөхөр Есүс бол өөрийнхөө цусаар энэ чуулганыг худалдаж авсан тухай ярьж байгаа. Миний цусаар биш. Есүс Христ өөрийнхөө цусаар. Тэгэхээр сайн мэдээнд итгэн чуулганд ирж байгаа хүн бүр Есүс Христийн цусаар худалдан авагдсан түүний хүмүүс байхгүй юу? Түүний хонь сүрэг. Тийм учраас Есүс хэн нэгнийг сонгон дуудаад ариун сүнсээр түүнийг удирдах байгаа. Тэгвэл ямар үүрэг даалгавар өгч байгаа нөхөр чи миний хондийг тэжээгээрэй гэсэн байгаа. За Петр ч гэсэн бүгдээ Иохан ном дээрээс сайн мэдээний номнууд дээрээс харах юм бол эзэн Петрийг дуудаад Петр чи надад хайртай юу гэж асуусан ба. Тийм ээ би танд хайртай гэхэд миний хоргонуудыг тэжээ. Дахин Петр чи надад хайртай юу гэхэд хайртай байлгүй яах вэ гэхэд чи миний хондийг тэжээ. 3 удаа ингэж Петр дэлгэхдээ чи бол миний хондуудыг тэжээх хөөн гэсэн тэр дуудлагыг өгöd байгаа. За Петрийн зүрх сэтгэл дотор эзний хондийг тэжээх ямар ёс суртахуун, ямар итгэл байдгүй гэхээр тэр хамгийн анх Христийг хэн гэдгийг тунхагласан бэ гэхээр та бол Бурхны хүн мөн.
та бол аврагч мөн амьд бурхан мөн гэсэн тэр тунхаглалыг хийсэн байдаг. Яг энэ тунхаглалыг хийсний дараа Есүс юу хэлсэн бэ гэхээр чи бол Петр, би энэ хатан дээр өөрийнхөө чуулганыг байгуулнаа гэж хэлсэн байдаг. Энэ юу гэсэн үг вэ? Петрийн тэр итгэл дээр л Петрт байсан тэр итгэл дээр л Есүс Христ бол аврагч Бурхны хүн мөн гэсэн итгэл дээр Христийн чуулган бий болд юм а гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр пасторууд гэдэг энэ хүн бол одоо үнэхээр яг энэ Үйлс намын 20 дугаар бүлгийн 28 дугаар ишлэлүүд бол пасторт өгж байгаа тушаал. Тийм учраас хончин пастор хүн гэдэг бол Бурхны өмнө чуулганыг хариулах, хончлох ийм үүрэг хариуцлагыг хүлээж авч байгаамаа. За яаж хончин буюу пастор болдгийм бэ гэсэн юм нэг зүйл байгаа. Асуулт байна. Пастор хүн гэдэг бол олноос онцгой, төмнөөс төгөлдөр тийм нэгэн гайхамшигтай нэг юм биш ээ. Бустай л адилхан хүн, яг тантай адилхан хүн. Гэхдээ Бурхан тэр хүнийг өөрийн чуулганыг хариулуулахаар дууддаг. Үгээрээ л онцлог. Пастор хүнд ямар нэгэн Бурханы чуулганыг хончлох чадвар байдаг. Тэр чадварыг харан тэр чадварыг нь Бурхан ашиглахаар дууддаг гэсэн. Түүнээс л өөр бусад зүйлээрээ бол Тэнгэрээс төрсэн амтан биш шүү дээ. Хүмүүстэй л адилхан хүн, сайн мэдээнд итгэсэн тэр нэгэн сул дорой гэмтэй байсан нэгэн. Харин дуудлагаараа л ялгаатай. Тэгээд пастор хүнд буюу ахлагч хүнд Тимот номдэр болохоор харгалзагч нар гэж хэлсэн байгаа. За энэ хүмүүст бас шаардлагууд тавигддаг. Энийг та бүхэн 1-р Тимот номын 3-р бүлгийн 1-ээс 7-р ишлэл, Тит номын 1-р бүлгийн 5-аас 9-р ишлэлүүдээр хэлэгдсэн энэ шаардлагуудыг та бүхэн уншиж үзээрэй. Энэ шаардлагууд бол тийм ээ ариун сүнсний тогтоосон тэр сүнслэг шаардлагууд байгаа. Чуулганыг хончлох, цуглааныг удирдах энэ хүнд ийм ариун сүнсний шаардлагууд тавигддаг гэсэн. За нэгэнт одоо дуудлага хүлээж аваад одоо цуглаанд үйлчилж эхэлж байгаа тэр пастор хүмүүст бас гол үүргүүд байдаг. Ер нь пастор хүний гол үүрэг юу юм бэ цуглаанд? За энэ үүргүүдээс би та нарт нэг 4 гол чухал үүргүүдийг хуваалцъя. Нэгдүгээрт ерөөсөө пастор хүний чуулганд хийх хамгийн том үүрэг бол одоо итгэгчдийг буюу хондийг Бурхны үгээр тэжээх. За энэ бол хамгийн гол үүрэг нь. Бурхны үгээр тэжээх гэдэг бол Библийн судрын одоо пастор хүн чинь эзэн минь таны хондод би ямар хоол өгөх вэ гэж залбирдаг гэсэн. Түүнээс бол өөрөө санаанаасаа зохиогоо зохиол бичээд өөрөө сургаал найруулад ингээд чуулганд өгдөг юм биш. Харин Библиэс ариун сүнсээр өдөрдүүлэн залбирч эзэн минь таны энэ эзний өдөр таны хонь зүрэгт би ямар хоол өгөх вэ гэхэд залбираад Библиэс үгээ аваад за тэр үгийг ариун сүнс мэрэгэн ухаан дотор илчилт илэрхийл дотор одоо хондод тайлбарлаж өгч за итгэгч нар түүнийг хүлээн авч ойлгон ухаарч түүгээр урам зориг хүч чадал итгэл найдвараа сэргээн амьдрал ингэж амьдрах ёстой юм байна. Бурхан ийм хүсдэг юм байна. Есүс Христ ийм гайхамшигтай юм байна. Бурхан гэж ийм байд юм байна гэдгийг ойлгож итгэлийн амьдрал дотроо өсөж дэвжиж урагшлахыг одоо сүнсний хоол тэжээлээ авч байгаа гэж ойлгож болно. Үүнийг л өхийн тулд пастор хүн нэгдүгürt байдаг байх нь. Хоёрдугаар пастор болон хончтын гол үүргүүдийн нэг зүйл бол үгийг үнэн зөв зааж, тунхаглаж, итгэгчдүүд анхааруулга сэрэмжлүүлэг өгч явах ийм чухал үүрэгтэй. Үгийг үнэн зөв яг судрын дагуу тайлбарладаг байх ёстой. Үүний тулд пастор хүн боловсрох ёстой. Ариун сүнсний дээр дуу хоолой мэдрэмжийг маш сайн одоо хүлээн авч судрыг үнэхээр би ариун сүнсний дагуу тайлбарлаж байна уу, Библийн дагуу тайлбарлаж байна уу, үнэн ба зөв байна уу гэдгийг тайлбарлаж байна уу гэдэгтээ маш их анхаарч ажилдаг байх ёстой гэсэн. Мөн
номлол сургаалд миний өөрийн үзэл бодол, өөрийн тайлбар орж байна уу гэдгийг бас анхааран сэрэмжлэх ёстой юм аа. Тийм учраас пастор хүний хамгийн чухал бас хийх ёстой зүйлийн нэг нь үгийг үнэн зөв ярьж тунхагладаг байх ёстой юм аа. Амен. За тэгээд Петрийн биднэрт одоо хэлж байгаа зүйл нь юу вэ гэхээр та нар тийм ээ үгийг тийм ээ одоо үгийг тунхаглахдаа бас ийм ноёрхох байдал дотор биш, дээрэнгүй байдал дотор биш, харин одоо Бурханы хүслийн дагуу та нар үгийг номлож бас хүмүүсийг удирдаарай гэж байгаа. За, Илч Пол ахын Тит болон Тимотед өгч байгаа сургаалуудаар бол та нар үгийг тийм ээ заахтаа нэгүслэр дүүрэн байж, уужим сэтгэлтэй байж, сургаалаар дамжуулан зэмлэж ингэж үгийг дамжуулж байгаарэ гэж заасан байгаа. За 3 дугаарх нэг зүйл нь болохоор хамгийн бас чухал үүргүүдийн нэг нь хондийг хуурамч сургаалаас, гаж сургаал, гаж номлолуудаас хамгаалах байгаа. Үүний тулд пастор хүн боловсрох ёстой, теологийг суралцах ёстой, системтэй мэдлэгийг олж авсан байх ёстой. Тэгжээж бид нар одоо гаж сургаалуудыг ялгаж салгаж ингээд түүнийг итгэгч нартай таниулж мэдүүлээд гаж сургаалуудын энэ хуурамч сургаалууд номлолуудаас итгэгч нараа чуулгана хамгаалдаг байх үндсэн ийм үүрэгтэй байгаамаа. За 4-дүгээрт чуулганы цэвэр ариун байдлын төлөө сахилга батыг хэрэгжүүлэгч мөн одоо сахилгажуулалтыг хэрэгжүүлэгч байх ёстой тухай Библи бидэнд одоо зааж өгч байгаамаа. За ямар сахилга бат, ямар сахилгажуулалтыг Бурхан чуулганаас хүсдэг юм бэ гэхээр чуулган дотор ийм төрлийн хүмүүсийг байлгаж болохгүй, өөгшүүлж болохгүй, амьдруулж болохгүй, одоо тэр хүмүүсийн сургаалуудаар чуулганыг бохирлож болохгүй гэсэн ийм хэд хэдэн төрлийн ийм хүмүүс байгаа. За энэ дотор үнний төлөө бат зогсоос татгалздаг тийм хүмүүс чуулганд байж болохгүй. Яагаад гэвэл эзэн бол өөрөө үнэн. Эзний сургаалууд ч үнэн учраас энэ үнэн сургаалуудаас татгалздаг хүн байж болохгүй. За, Бурханы үгийн эрх мэдлийг дордуулдаг хүмүүсийг хүлээн зөвшөөрч болохгүй. Бурханы үгийн эрх мэдэл гэдэг бол чуулганд хамгийн дээд эрх мэдэл. Пастор хүн өөрөө ч энэ чуулганы Бурханы үгийн эрх мэдэлд үнэхээр дуулууртай, сахилгатай байх ёстой. Тийм учраас хэн нэг нь Бурханы үгнээс илүү тийм эрх мэдлийг чуулганд эдлэхийг одоо хүлээн зөвшөөрч болохгүй тухай. За чуулганд дэлхийлэг мөн ёс суртахуунгүй бузар байдлыг дэлгэрүүлж түүнийг чуулганаар хүлээн зөвшөөрүүлэх гэсэн тийм хүнийг одоо пастор хүн хязгаарлаж ийм төрлийн хүмүүст пастор хүн сахилга батыг хэрэгжүүлж, сахилгажуулж бүр болохгүй байх юм бол чуулганы нөхөрлөөс тэднийг одоо гаргах хүртэл арга хэмжээг авч чаддаг байх ёстой. Энэ бол бас чуулганы өмнө хүлээсэн пастрын үүрэг байна. Эс тэгвэс яадаг юм бэ гэхээр нэгдүгээр чуулганы хүмүүсийн цусны буруутан пастор хүн өөрөө болдог. Чуулганы хүмүүс цусны буруутан буюу чуулганы хүмүүс гэм нүгэлд унаж, чуулган бохирдож, эцэст нь тэр хүмүүс авралаа алдах ч юм уу, эсвэл итгэлээ алдах тэр бүх зүйл үнэхээр үнэн зөвхт Бурханы үгийн үнэн зөвхт байдлын төлөө зогсоогүйгээсээ болж пастор хүн хариуцлага хүлээх болно. Хоёрдугаар чуулган шин гэрээний хэм хэмжээнд хүрсэн чуулган байхаа болно. Шин гэрээний хэм хэмжээ гэж юу юм бэ гэхээр ерөөсөө яг Библийн дагуу амьдарч, Библийн тэр үнэн ба зөв сургаалуудын дагуу одоо өсөж, дэвжиж, хөгжиж байдаг тийм чуулган байх хэрэгтэй юм аа. Тэгэхээр хэрвээ бид чуулганыг үл сахилгажуулж, чуулган дотор
тэр бузар булайг хүлээн зөвшөөрч ходод хуурм сургаалуудыг бид нар зөвшөөрөх юм бол юу вэ гэхээр чуулган үнэхээр тэр сатаанд болон дэлхийн сүрүүлэх тэр хүчнүүдэд тушаагдах болно. За Үйлс намын 20-28 дугаар бүлэг дээр 20-28 дугаар ишлэлдэр Илч Пол Эфес хотын ахлагч нар буюу үлдэж байгаа тэр харгалзагч нарт чуулганыг хонжлоод үлдэж байгаа тэр хонжтод хандаж юу гэж хэлсэн байна вэ гэдгийг бүгдээрээ хамтдаа сонирхъя. За тэгээд Үйлс намын 20 дугаар бүлгийн 28-аас 31 дугаар ишлэлийг би та бүхэнд уншиж өгье. Бурхан өөрийн цусаар өөртөө худалдан авсан Бурханы чуулганыг хариулуулахаар ариун сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь. Намааг явсны дараагаар сүргийг үл энэрх догшин чоннууд та нарын дунд орно гэдгийг би мэдж байна. Та нарын дундаас дагалдагчдыг өөрсдөө татахаар гажууд зүйлсийг заах хүмүүс гарч ирнэ гэж ингэж анхааруулж байгаа маа. Тэгэхээр чуулган бол Тэнгэрийн хаанчлалын газар дээр нэгж энэ нэгжийг энэ биеийг нураахаар сатан үргэлж санаархдаг гэсэн. Тийм учраас өөрийнхөө хүмүүсийг чуулган дотор оруулж худал хуурмын сургаалыг заалгаж тэрнгээр дамжуулан чуулганд энэ дэлхийлэг бохир зүйлсүүдийг хүлээн зөвшөөрүүлдэг улмаар чуулганыг сүрүүлэхийг хүсдэг гэсэн. Тэгэхээр бид нар чуулган дотор пастор хүн энэ хончин хүн үнэхээр чуулган дотор энэ Библийн үнний тал зогсож чадахгүй бол чуулганд ийм учирнаа гэсэн үг ээ. За тийм учраас Петр өөрийнхөө энэ загтлаар дамжуулан чуулган дотор байгаа хончтод, ахлагчдад хандаж ийм зүйлүүдийг сургаж байгаамаа. Тэгээд мөн ёс суртахууны энэ тухай Петр бас хөндөж байна л да. Одоо номлын маань 2 дахь та бүхэнтэй хуваалцах зүйл бол Петр энэ үгүүдээрээ дамжуулан пасторудад болон ахлагч нарт, харгалзагч нарт ёс суртахууны талаар зааварчилгаа өгч байгаамаа. За энэ дээр ямар зааварчилгаа нөхөр та нар чуулганыг хончлохдоо албадлаг усаараа албадлагаар бус харин сайн дураараа та бүхэн энэ үйлчлэгийг хийх ёстой гэж. За нөхөр Отгонбаатар пастор энэ үйлчлэлийг албадлагаар хийж ийнэг үгүй юм аа. Би сайн дураараа хийж байгаа. Би баяр хөөртэйгээр энэ үйлчлэлийг хийхийг хүсдэг. Яагаад гэвэл би энэ дуудлагыг хүлээж авсан. Би Бурханд үйлчлэх ямар их хүсэл тэмүүлэлтэй вүлээ. Түүнийхээ төлөө би энэ үйлчлэлийг сайн дураараа хийж байгаамаа. Дараа нь Бурханы хүслийн дагуу би өөрийнхөө хүслийн дагуу шарин Бурханы хүслийн дагуу энэ зүйлийг үлдэж байна гэдгээ би мэдэж байна. За мөн хомхой ашигын төлөө бус үйлчлэлээр гэсэн ба. Хомхой ашиг гэдэг маань энэ үйлчлэл маань намайг үйлчлэл маань ер нь пастор хүнийг тодорхой хэмжээний чуулган дотор нэр хүндтэй болгодог. Өдөрлөгчийн байр суурьнд авчирдаг. Энэ маань юу вэ гэхээр одоо тийм ээ энэ байр суурийг ашиглаж одоо баяжих хөлжих ч юм уу эсвэл бусдад ийм дээрэнгүй дээрээс харьцах ийм хандлагатай байж болохгүй гэдгийг зааж өгч байгаа. За би үйлчилж байгаа энэ он жилүүдийн туршид яг энэ зарчмыг баримталж ажиллахыг хичээсээр ирлээ. Хамгийн сайнараа л хичээж जैन тийм ээ. Чуулганаас ямар нэгэн ашиг тийм ээ өөртөө авахыг хүссэнгүй. Чуулганы хүмүүс өөрийнхөө байр суурьаар дамжуулан ямар нэгэн байдлаар тэднийг дээрлэх дарангуйлах ийм хандлага гаргахгүй байхыг хамаг чадлаараа хичээсээр ирсэн. Гэхдээ би сул дорой хүн учраас аль нэг газар та бүхэнд алдаа гаргасан бол та бүхэн намайг хүлцэн уучлж өгөөрэй. Тэгээд тэрийг маань надад хэлээрэй. Тэгээд би цаашдаа бас яг
энэ Петрийн хэлж байгаа энэ ёс суртахуунуудын дагуу энэ хомхоо эрх ашигын дагуу эрх ашигыг харж би үйлчлэхийг үнэхээр цээрэлдэг. За дараа нь хичээл зүтгэлээр үйлчлээрэй гэсэн байгаа. Үнэхээр хичээл зүтгэлээр үйлчлэх гэдэг нь одоо тийм ээ төсөв төвчээртэй байж альва үйлчлэлд ирж байгаа саад дотгор сорилтуудыг даван туулах тийм сэтгэлийн тэнхээтэй байгаарай л гэсэн. За үнэхээр бас ингэж хичээл зүтгэлээр үйлчлэхийг хичээж байна. Цаашдаа бас пастор, харгалзагч, ахлагч нар болох энэ хүмүүс ч гэсэн бас ялгаагүй ийм хичээл зүтгэлээр үйлчлээрээ. За тэгээд би дээр хэлсэн өөрсдөд нь даалгасан хүмүүсийг ноёлох бус харин үлгэр дуурай болж үйлчлээрээ л гэсэн байгаа. Өдөр дараа гэсэн байгаа. За үнэхээр энэ талаар хичээж байна. Үнэхээр хичээж байна. Ноёлохыг үнэхээр хэлсэн. Ноёлох гэдэг тэр нөгөө дээрэнгүү байх тийм ээ. Загнад зандрах гэсэн ийм зүйлсүүд орно. Тэгээд дээр бас тэр хомхоо эрх ашигын төлөө бус гэдэг дээр бас би бас хэлсэн байгаа тийм ээ. Цуглаанаас ирж байгаа тэр өргөл намайг ивэж байгаа ивэлийг би баяжиж хөлжихийн төлөө ашиглах тийм буруу хандлагатай байж болохгүй. Мөн ахлагч болох хүсэлтэй байгаа пасторын дуудлага авсан хүмүүст байгаа нэг хүмүүст өгдөг бас нэг чухал хэмжүүр бол шунах тийм хандлагатай байж болох. Эрх мэдэл шунах. За тэгэхээр энэ бол пастор болоод хончин хүмүүст тавигдж байгаа энэ ёс суртахууны хэм хэмжигдэхүүнүүд байд юм байна гэдгийг бүгдээ ойлгож яваарай. Үнэхээр хончид, пасторууд, ахлагч нар, харгалзагч нар ингэж үйлчлэх юм бол ахлах хончин Есүсийг эргэн ирэхэд алдрын тэр гандашгүй тэтмийг авах болно гэж энэ дээр бичигдсэн байна. Тийм учраас пастор, ахлагч гэдэг энэ үйлчлэл нь, энэ дуудлага нь үнэхээр хүнд хэцүү боловч бас үнэхээр тэр алдрын тэтмийг авах агуу шагналтай ийм үйлчлэл юм байгаамаа. Тэгээд би бас одоо үйлчилж байгаа үйлчлэгч нар Библийг хичээнгүйлэн суралцж байгаа эрчүүд, охтууд, хөвгүүдтэй урамшуулж байна. Та бүхэн бас эзэн дотор, итгэл дотроо сайн суйрлаад ирээдүйд тэр хүлээж авах дуудлагаа сайн анхаараарай. Үнэхээр та нарыг бас сайн удирдагч нар гарч ирнэ гэдэгт итгэж байна. За одоо тэгээд хоншид хандсан одоо Петрийн үгийн дараа залуус болон ерөнхийдөө итгэгчнэрт хандсан ийм захиас заавар нь эхэлж байгаамаа. Тэгэхээр энэ дээр 5 дугаар ишлэлээс эхэлж байна л да. Залуусаа та нар мөн түнчлэн ахлагчдаа захирагдаарай гэсэн байна. За энэ талаар ярилцъя бүгдээрээ. Пасторууд болон одоо ахлагчид үнэхээр бас ийм хүнд үүрэг хариуцлага үүрдэг юм бол бас яг тэр хончдод хончлуулж байгаа, өдөрдүүлж байгаа итгэгч хүмүүс, сүмийн гишүүдэд бас үүрэг хариуцлага байгаа гэдгийг энд гаргаж ирж байна. Харилцаа бүргэлж хоёр талтай байдаг тийм ээ. За пастор хүн бол энэ Христийн чуулганы удирдагч, хончин гэж бурханд үзэгддэг байх нь тийм ээ. Бурхан тэгж одоо томилсон байх нь. Тэгвэл итгэгч хүмүүс, чуулганы гишүүд ямар хандлагатай байх вэ? За энэ дээр дуулууртай байдал дотор, даруй байдал дотор одоо ахлагчдаа захирагдаарай гэсэн байна. За энэ дээрээс би та бүхэнтэй бас эзний зарим нэг үгнүүдийг хуваалцмаар байна. Юуны төрөнд бидний хамгийн тод жишээ бол эзэн Есүс Христ байгаа. Тэгээ би та бүхнийг Филиппо номын 2 дугаар бүлгийг гаргахыг хүсэж байна. Филиппо номын 2 дугаар бүлгийн 8 дугаар ишлэлдэр нэг ийм үг байна.
эзэн Есүсийн тухай байхгүй юу? Хүн төрхийг олсон тэрээр үхэлдэж төдөөгүй загалмайн үхэлд шүртэл дуулууртай байснараа өөрийгөө даруулгаа гэсэн байна. За энэ бол ерөөсөө Есүс Христ бол бидний жишээ гэсэн үг. Есүс Христ хэн дуулууртай байсан бэ гэхээр эцэг дуулууртай байсан. Эцэг бурхан дуулууртай байсан. Яг үүнтэй адилхан Христ итгэгч бид нар өөрсдийн эзэн болох Есүс Христэд бас дуулууртай байдлаа дуулууртай байдлаараа одоо өөрсдийгөө даруй болгож харуулах хэрэгтэй юм аа. За Филиппо номын ном цаашаага Филиппо номын 3-аас 4-р ишлэлээр бас юу гэж өчгдсэн байд юм бэ гэхээр Христ итгэгч хүмүүс хэрхэн одоо бие биедээ дуулууртай байх талаар ийм заавар өгсөн байна. За ер нь Филиппо номын 2-р бүлгийн 1-ээс 4-р ишлэлийг би та бүхэнд уншиж өгье. Тиймээс хэрв Христ дотор ямар нэгэн дэмжлэг байгаа бол, хэрв хайрын тайвшрал байгаа бол, хэрв сүнсний нөхөрлөл байгаа бол, энэрэнгүй болоод өрөвч сэтгэл байгаа бол гэж байна. Амен. Адил сэтгэж, адил хайртай байж, сэтгэлээрээ нэгдэн нэгэн бодолтой байж, намайг гүйцэд баярлуул. Юу ч өрсөлдөх сэтгэлээр эсвэл бардам зангаар бүүхий. Харин даруугаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үзэн хүн бүр зөвхөн хувийн ашиг сонирхлыг ус харин бусдын ашиг сонирхлыг хараа гэсэн байна. Амен. За энэ хэлж байгаа Филиппо номын энэ 2-р бүлгийн 1-ээс 4-р ишлэл хэлж байгаа энэ үгс бол бид бие биентэйгээ харилцах зарчим маань. Яг энэ үгийн дагуу бид нар бие биентэйгээ харилцдаг байх юм бол чуулган доторх харилцаа үнэхээр амархан болно. Үнэхээр амархан болно. Яг энэ Петрийн хэлж байгаа залуусаа та нар мөн түүнчлэн ахлагчдаа захирыг та бүгд бие биедээ даруй хандах байдлаар өөрийгөө хувцал гэж байгаа энэ үг яг чуулган дотор биелээ болох юм байна. Энэ өөрийгөө хувцал гэдэг нь тухайн үеийн итгэгч нар хандаж ямар ийм утга санааг илэрхийлж байгаа гэхээр тухайн үед нийгэм бол боолын нийгэм байсан тийм ээ. Эзэн боолын харилцаатай. Тийм учраас боол хүн эзэндээ үйлчлэхийн тулд ийм хоромгч зүүдэг байсан байна. Тэгэхээр тэр нь одоо тэр бол үйлчлэгч боол гэсэн ийм зүйлийг илэрхийлдэг байсан юм байна л да. Түүнтэй адилхан одоо бие биендээ боол шиг тийм өөрсдөө даруй болгож үйлчлээрэ гэсэн ийм одоо утга санааг энэ мессежийн дотор агуулж байгаа. Тэгэхээр шинэ гэрээний итгэгч нар бидний хувьд боолын тэр сэтгхүй биднэрт байхгүй учраас бид нар тэгвэл энийг яаж бие биендээ боол шиг үйлчлэх вэ гэх юм бол Филиппо номын 2-р бүлгийн 1-ээс 4-р ишлэлд хэлэгдсэний дагуу яг энэ шин чанаруудаар үнэхээр бид нар Христ дотор нэг бодол санаа байгаа юм бол, ариун сүнсний тайвшрал, тайтгарл байгаа юм бол, хайр нь байгаа юм бол, нэгүсэл уучлал нь байгаа юм бол бид нар бие биендээ ингэж үйлчлэх ёстой. Тэр байтугай бүр 5-р ишлэлт нь өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай гэсэн байна. Христ Есүс ямар бодолтой байсан бэ гэхээр 2-р бүлгийн Филиппо 2:8-д юу гэж хэлсэн бэ гэхээр маш дуулууртай ба даруй зүрх сэтгэлтэй байсан байна. Үхэлдэж хүртэл тэр дуулууртай байснараа өөрийгөө даруй болгосон гэсэн. Есүс Христ өөрөө амьд бурхан атлаа. Өөрийгөө Тэнгэр дээр шигш нэгэн байсан атлаа. Өөрийгөө өчүүгэн даруй бүтээлийн хэмжээнд авцарч даруй болгож тэр байтугай бүр тэр бүтээлүүдийн төлөө үхэлд хүртэл дуулууртай байж чадсан шүү дээ. Энэ түүний даруй байдал ахгүй. Тэгвэл хүн бид нар итгэгч бид нар өөрсдөө бие биенийхээ өмнө ийм даруй байдалтай байлгаж чадахгүй гэж юу аханд үсэ. Амен. За тэгэхээр даруй байх гэдэг бол сэтгэлийн гүнд байдаг итгэл үнэмшил, үнэлэмж, хайр хүндэтгэлээс гарч ирдэг зан чанарын илэрхийлэл юм. Зан чанарын илэрхийлэл юм. Энэ бол бие захирах байдлын үр жимс юм.
даруй байдал дотор жинхэнэ хүч чадал нугдж идэг. Амен. Чуулган дотор ингэж хоёр талын харилцаа бий болсноор Бурхны хүслийн дагуу чуулган эрүүл сарвал байж цаашаага хүчтэйгээр хөгжих ёстой юм аа. Амен. Халелуя. За тэгээд номлолынхон бүгдээр 3 дахь хэсэг рүү анхаарлаа хандуулъя. Ингээд ямар ч байсан бүгдээрээ захирэг ахлагч нартаа болон өөр хоорондоо ямар харилцаатай байж захирагдах ба захирагдахгүй ёс заншил дотор явах ёстой юм бэ гэхээр даруй байдал дотор явах ёстой байх нэ. За хамгийн сүүлд 7 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байна л да. Тэгээд ингэж даруй байдлаар биендээ захирагдах юм бол эзэн цаг нь болохоор та нарыг өргөмжлөх болно гэсэн байна. Өөрөө өргөмжлөх болно гэж. Тийм учраас одоо би үйлчилж байгаа үйлчлэгч нар бид нар ахлагч гэж дууддаггүй тийм ээ. Ерөнхийдөө үйлчлэгч нар гэдэг. Яагаад гэвэл бид нар бинийгээ ингэж өргөмжилж амар юм бардан болохгүй тул бид нар өөрсдөө даруй болгож үйлчлэгч нар гэж хэлж байгаа. Хуучин бол бид нар үйлчилж байгаа хүмүүсийг ахлагч нар гэж хэлдэг байсан. Ингээд эзэн дотор эзний нэгүслэр түүний цуглаанд үйлчлэх боломж гарч ирж байгаа. Энэ үйлчлэх байр суурь дээр байгаа хүмүүсээ даруй байгаарай. Өнгөрсөн он жилүүдэд яг энэ эзэнд үйлчилж байсан үйлчил дотроо омгшиж, бардамнаж, түүнээсээ болж эзнэр бас аимшигтайгаар сахилгажуулж байгаа хүмүүсийг би харж байна. Хүн үйлчлэгч байгаад ирэхээр яагаад бардам болдсон бэ гэхээр ингэдэг. Бурхан тэр хүнийг тодорхой нэгэн байр суурьнд тавьдаг. Тэгэд хүмүүс тэр хүнийг ингээд яг автоматар энэ бол бидний ахлагч гэж хардаг. Тийм учраас амьдралынхаа зүрх сэтгэлийнхээ нарийн нандин юмыг хуваалцдаг. Тэгэд зөвлөгөө авдаг. Тэг мөн тэр үйлчилж байгаа хүнд олон зүйл дээр энэ чуулган дотор олон зүйл тэр үйлчлэгчэд хамааралтай болж эхэлдэг. Тэр хүний гаргах шийдвэр, хандах хандлага энэ чуулган дотор эрхэм байр суурийг эзэлж эхэлдэг. Ийм учраас тодорхой хэмжээгээр үйлчилж байгаа үйлчлийн байр суурь дээр байж байгаа хүмүүсийн хүндэтгэл, итгэл найдварыг хүлээж эхэлдэг. Хэрвээ үйлчилж байгаа хүн та энэ зүйлийг буруугаар хүлээн аваад би тийм ээ эртээ сайндаа би сайхандаа би ийм мундагтаа би мэдлэгтэй дээ намайг энэ хүмүүс хүндэтгээд байна надгүйгээр ерөөсө болж бүтэх юм энэ чуулганд алга байна гэж бодож ихлэх тэр үедээ та аль хэдийн унтсан байх болно. Аль хэдийн та эзний сахилгажуулалтыг хүлээж авах зохистой тэр нэгэн өөдгөө нэгэн болсон байна гэсэн үг. Тийм учраас үйлчилж байгаа хүмүүсээ та үнэхээр Бурханд үйлчилж байгаа гэж бодож байгаа бол энэ дээр хэлж ин тийм ээ. Бурханы хүчирхэг мотрын дор та өөрийгөө даруй болохоорой гэж би та бүхэнд зөвлөмөр байна. Яагаад би ингэж хурц ширүүн хэлэх ёстой болж байна гэхээр үнэхээр яг энэ зүйлээс болж үйлчилж байсан ахлагч удирдагч нар маань унаж арчаагүй байдалд орж байгааг харж байгаа учраас би ийм ширүү хэлж байгаа юм шүү. Тийм учраас бүгдээрээ хаана эзнээс ирж байгаа энэ үгийг тунгаан бодъё. Ахлагч нараа хүндлэе. Ахлагч нар нь ч гэсэн Бурхны мотор миний дээр байгаа гэдэгт гэж дуулууртай даруй байдал дотор цаашаага үйлчлцгээе. Тэгэд хамгийн сүүлд бүгдээрээ та тийм ээ энэ 7 дугаар ишлэлээр ингэж хэлжээ. Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовнилоо түүнд үүрүүл гэж. Энэ бүх Христ итгэгч хүмүүст хамаартай. Ахлагч, үйлчлэгч нь байна уу, жирийн итгэгч байна уу, бүх хүн хамаартай. Биднэрт ийм санаа зовнилтууд байдаг. Мэдээж бид нар амьдарч байгаа. Амьдрал тийм амар биш. За ялангуяа одоо бид нар хүний газар цагаачилж байгаа бичиг баримт, хэл усны олон зүйлээс шалтгаалаад биднийг санаа зовох зүйлүүд их байдаг. Гэхдээ
итгэгч та санаа зовсноороо ер нь юуг өөрчлөх юм? За энэтэй холбоотой эзний өөрийнх нь гайхамшигтай сургаалууд байгаа. Матай номын 6 дугаар бүлэг, Матай номын 11 дугаар бүлгүүдэд хэлэгдсэн эзний тэр гайхамшигтай үгсүүдийг би та бүхэнд бас дахин сануулъя гэж хүсэж байна. За тэгээд бүгдээрээ Матай номын 6 дугаар бүлэг рүү хамтдаа аялъя. За Матай номын 6 дугаар бүлгийн 25-аас 34 дугаар ишлэлдэр ерөнхийдөө битгий санаа зовоорой гэсэн ийм багц сургаал байгаа. Тэгээд энэ сургаалыг ингээд базаад хэлчих юм бол 33 дугаар ишлэлдэр байж байгаа бүгдээрээ мэднэ тийм ээ. Харин эхлээд түүний хаанчлал болон түүний зөвхт байдлыг хайхтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. 34 дугаар ишлэлдэр нь тиймээс маргаашийн төлөө бүү санаа зов. Учир нь маргааш маргааштай санаа тавих болно. Өдөр бүрийн зовлон тухайн өдөртөө хангалттай. Амен. Энэ бол битгий санаа зовоорой. Харин гагцгүй эхлээд Бурхны зөвхт байдлыг ирж хайхтун. Түүний хаанчлалыг хайхтун. Хаанчл дотор яаж хэрхэн зөвхт амьдрах вэ гэдгээл түүндээ санаа зов. Бусад зүйлийг чинь Бурхан та нарт хангаж өгөх болно гэсэн. Тэгээд 11-р ишлэлээс би та бүхэнд уншиж өгье. 11-р Матай 11-р бүлгийн 28-р ишлэл 28, 29, 30-р ишлэлүүдээр ингэж хэлсэн байна. Эцэд туйлдсан, хүн дарамт үүрсэн хүмүүсээ бүгд над руу ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөр дээр авч надаас суралц. Учир нь би зүрх сэтгэлдээ дүлгөөн даруй билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Миний буулга амархан, миний ачаа хөнгөн гэв. Амен. За энэ дээр ачаа буулга гэж яриад байгаа. Ачаа. Амьдрал бол ачаа юм. Бид нар тэр ачааг чирж яваа. Бидний нуруунд дээр тэр ачааг чирэх буулга байна гэсэн. Тэгээд тэр буулган дотор бид энэ зовлонтой амьдралыг чирж яваа гэсэн утгаар хэлж байгаа. Тэгэхээр олон хүмүүс энэ хүнд ачаанд түүртэж, өвдөж, шаналж, гутарч, архинд орж, амьдралаа үрж, хар тамхичин болж, яах гэж амьдрваа гэж шаналж, зовж, үүний хөдлөө юу ч хийж чадахгүй дээ. Одоо хүнд хэцүү байдалд байж байгаа. Тэгвэл эзэн Есүс өнөөдөр хэлж байна. Наад хүнд ачаа бүхий буулга надад өгч. Би чиний санаа зовлтыг авъя. Харин чи миний энэ буулгыг ав. Миний буулга айгүй хөнгөн шүү. Тэгэд амар тайван дүлгөөн гэсэн. Энийг та яаж ойлгож явмаар байна? Тэгвэл та ингэл да. Би амьдралынхаа ачаа буулгыг Бурханд яаж өгдөг вэ гэхээр Бурхан минь ээ, би үнэхээр энэ амьдралын хүнд ачааг ганцаараа үрч чадахгүй байна. Яагаад гэвэл надад мэрэгүү ухаан дутагдж байна. Надад төсвөр төвчээр дутагдж байна. Надад хүч чадал дутагдж байна. Би энэ ачаа буулгыг би танд өгмөр байна. Та миний санаа зовлт, энэ бүх амьдралын ачааг та аваач гэж би залбирдаг. Тэгээ би энэ ачаа санаа зовлтуудаа эзэнт шилжүүлж өгдөг. Болдог. Харин дараа нь би эзнээс боддог. Эзэн минь та одоо надад тэр амар тайвныг өгөөч. Яг энэ үед Матай номын 6 дугаар бүлэгт хэлэгдсэн тэр үгнүүд надад орж ирдэг. Тийм ээ? Амьдралынхаа ямарваа нэгэн зүйл битээ санаа зовоорой, өмсөх зүүхэд бүү санаа зовоорой, идэх уугаад бүү санаа зовоорой. Бурхан талын цэцэгсийг ч хүртэл гайхамшигтайгаар гойдог. Тийм ээ? Хэрийн тэр жижигхэн шуудыг хүртэл тэр тижээдэг. Харин чи тэднээс илүү үнцэнтэй учраас чамд тэднээс илүү анхааралтай болно. Зүгээр л бүү санаа зов гэсэн. Тэгээ би өөрийнхөө ачаа санаа зовлтыг Бурханд найдаж өгдөг. Ингээд би одоо дараа нь юу гэхээр надад амьдралын нэгэн санаа зовлтойгоо бол Бурхан одоо миний төлөө надад үнийг хийж өгнө гэд би санаа зовлтоо орхидог. Тэгэд эзний баяр баясгалан амар тайван дотор би цаашаа итгэлээр алхахдаг гэсэн. Амен. Тийм учраас санаа зовлтоо эзэнд өгөөд түүнд итгэж итгэлээр алхах тухай энд Петр бас сургаж байна. За үүний тулд амьдралд юу хамгийн чухал байдгийг бэ гэдгийг бүгдээрээ мэдэх ёстой.
Өчигдөр бид нар номлогчийн үгс номыг Библийн хичээлээр судалсан. Тэгээ номлогчийн үгс номон дээр тэр номлогч хэлж байгаа байхгүй юу? 38 удаа. Бүх юм хоосон, утга учиргүй. Хоосноос хоосон. Хоосон. Амьдрал дээр нь ямар утга учир байгаа юм бэ гэж энэ асуудлыг маш хурц гаргаж ирж тавьсан байдаг. Тэгээ үнэхээр ингээд бодохоор нэр амьдралд ямар утга учир байна. Яагаад гэвэл бидний амьдрал хэм хэмжээтэй төрөөд үхэх гэсэн энэ хил хязгаар дотор байдаг. Төрөөд үхэх юм бол энэ амьдралд ямар утга учир вэ? Харин номлогч эцэст нь нэгэн зүйлийг гаргаж өгч өчөө. Учир утгатай болгодог зүйл юу вэ гэх юм бол бүтээгч Бурхнаа таньж мэдээд түүнээс имэж түүнд захирагдаж амьдрах нь амьдралын чинь утга учир юм а гэдгийг хэлж өгч. Амен. Тийм учраас итгэгч хүмүүс бид нар энэ дэлхийн ертөнцид энэ миний амьдралын хамгийн утга учиртай зүйл юу юм бэ гэж бодож байгаа бол та бүтээгч Бурхнаа таньж мэдээж түүнийг хүслийн дагуу амьдрах нь, түүнийг алдаршуулж амьдрах нь хүн бидний амьдралын утга учир юм байна гэдгийг ойлгож аваарай. Амен. За тэгээ бүгдээ өнөөдрийнхөө сургаалыг ерөөхдөө өндөрлөе. Өнөөдөр бид нэр 3 зүйлийг суралцлаа тийм ээ. Хончтод өгж байгаа зааврыг сонслоо. Залууст буюу итгэгч нарт өгж байгаа зааврыг үзүүлээ. Дуулууртай даруй байдлын тухай суралцлаа. За санаа зовлттой эзэнд өргөх тухай Матай номын 11-р бүлгээр дамжуулан бүгдээрээ Есүс Христийн сургаалаас суралцлаа. За тэгвэл амьдралдаа энийг яаж хэрэгжүүлмээр вэ? За би болон надтай адилхан пасторууд мөн эсийн бүлгийн ахлагч нар чуулганд үйлчилж байгаа ахлагч нар үнэхээр эзэн Есүс Христэд захирагдаж түүнийг хайрлсан тэр хайр дотор бүгдээ үйлчлцгээе. Амен. Мөн залуусаа өдөрдөгчдөө даруй байдал дотор захирагдаж сурья. Ер нь залуучуудаа итгэгч нараа ахмад хүмүүсийг болон мөн өдөрдөгч хүнийг хүндэлж сурья. Хүндэлж үнцэн өгч ингэж сураарай. Энэ маш чухал шүү. Ингэж сурахын тулд та бидэнд даруй байдал хэрэгтэй байдаг. За хамгийн сүүлд санаа зовлттой эзэн даатгая. Би та нарт жишээ хэллээ тийм ээ. Сайхан одоо маргааш өглөөнөөс эхлүүлээд бүтэн сар чуулганд одоо үүрийн залбиралт хийгдэнэ. Маш олон эмэгтэйчүүд маань хамтран энэ залбирлыг хийхээр болсон. Би үнэхээр их талархаж байгаа. Ирчүүдээ би та нарыг дуудаж байна. Үүрийн залбиралтанд нэгдээрэй. Амен. Тэгэхээр энэ залбиралтаар бүхий санаа зовлтуудаа эзэнд бас өргөөрэй. Тэгээ бүгдээрээ хамтдаа эзэн дотор сахилга баттай даруугаар бие биенийгээ хайрлан бүх санаа зовлтоо агуу эзэнд өргөөд итгэлээр хамтдаа цаашаага бүгдээрээ алхацгаая. Амен. Тэгээ амьдралын бүхий л үйл явдал донд эзэн бүхэн эзний мотор та бидэнтэй хамт байх болтугай. Та бүхнийг эзэн Есүс Христийн нэрээр ерөөж байна. Тэгээ хамтдаа залбирая. Их эзэн минь өнөөдрийн сургаал номлолоор дамжуулан бидэнд зүрх сэтгэл дотор минь бас тэр хүчрхэг гайхалтай шийдвэрүүдийг та бас гаргаж өгөөрэй гэж залбирч байна. Тэгээ эзэн минь таны амьд үг сонсон хүн нэг бүрийн зүрх сэтгэл дотор хоногшиж амьдралдаа эдгээр үгсүүдийг хэрэгжүүлж амьдрах хичээнгүй байдал, итгэмжтэй байдал, хүч чадал, зориг төвчээрээр хангаж өгөх болтугай. Тэгээ өнөөдрийн сонссон бүхий л хүмүүсийг танд өргөн их эзэн Есүс Христийн нэрээр ерөөж байна. Амен. Өнөөдрийн сургаал номлыг анхааран сонссон та бүхэндээ баярлалаа. Тэгээ одоо өргөлийн цаг байгаа тийм ээ. Тэгээд та бүхэн бас өргөлөө өргөхөд бэлэн болсон байгаа. За тэгээд нэг юм байна. Title гэдэг нэг юм аппликейшн байгаа өргөлийн. За тэр Title гэдэг аппликейшнаар хүмүүс өргөж эхэлж байна.
За тэгтээ нэг юм байна. Тэр тайтлыг өргөсөн өргөл ерөөдөө сангийн Эммануэль чуулганы дансанд ороод байгаа. За Алмайдагийнхан өөрсдөө өргөлийг одоо Алмайда сүмийн дансанд хийх ёстой тийм ээ. Тэгхийн бол та нар бас тайтлыг бити ашиглаарай гэж хүсэж байна. Зөвөр яг хуучнаар өргөдөг аргаараа тэгээд өөрсдийнхөө дансанд ч юм уу тийм ээ өдөрлөхийн зээлигийн дансанд хийж байгаарай. Хийгээсэй гэж хүсэж байна. Тэгээд тайтлаар өргөл өргөж байгаа хүмүүс тайтли гэдэг тэр аппликейшны тэр үйлчлэгийг хийж байгаа ийм хураамж байна. За жишээ нь одоо нэг $100 өгөхөд $100 өргөхөд нэг хэдэн доллар ч үгүй $5 ч үгүй юм уу одоо суудахдаг тийм ээ үйлчлэгийн хөлсөнд. За яг тэр суудгасан үйлчлэгийн хөлсийг авах уугүй гэсэн ийм асуулт байгаа. Тэрэн дээр yes гэх юм бол та нар $100 өргөсөн бол $100 ч яг тэр $100-ороо сүмийн дансанд орно. No гэх юм бол нэг $2-3 хасагдаад $96 ч юм уу ингээд нөгөө шимтгэл нь авагдаад сүмийн дансанд орно. Тийм болохоор тайтлаар өргөхдөө одоо өргөлийнхөө өргөж байгаа мөнгөнийхөө тоог тэгшгэн байлгахын тулд та нар тэр шимтгэлийн төлнө гэсэн асуултанд нь yes гэд ингээд хариулчвал одоо мөнгнүүд чинь тэгш тоогоор орж ирэх гээд байгаа. Тэгэхгүй болохоор одоо ингээд жишээ нь $10 өргөсөн хүнхэд $9 хэдэн центтэй ингээд бутархай мөнгөтэй орж ирээд байгаа шүү. Гэхдээ энэ асуудал байхгүй ч гэсэн яг энэ талаар нэг бодоод үзчихгүй юу. За тэгээд энэ хүн хэцүү цагт ч гэсэн бас өргөлөө итгэмжтэйгээр өргөсөөр байгаа та бүхэндээ баярлалаа. Өргөлийн талаар би нэг товчхон хэлье. Одоо мартсан санаг та мэдэхгүй нь мэдэж явах тийм ээ. Өргөл бол 2-3 төрөл байдаг тийм ээ. За эхний өргөл бол 11 өргөл байгаа. Та авсан цалин олсон ашгаасаа 11-ийг Бурхны хувь болгон Бурханд өргөнө. Энэ 11 бол ер нь үнэндээ өргөл биш, Бурхны хувь юм байгаа шүү. За жинхэнэ өргөл бол одоо 11-ийг өргөсний дараа таны өөрийн чинь зүрх сэтгэлээс гаргах тэр өргөл шүү. Тэр нь одоо хэд байх нь таны одоо итгэл, хайр, одоо талархлаа шалтгаална гэсэн. Мөн сайн мэдээний өргөл гэж байгаа. Сайн мэдээний өргөл гэдэг бол яг тодорхой хэмжээгээр мөнгө төлөвлөө та за энийг би цуглааны сайн мэдээний одоо фондонд санд өгч байгаа шүү гэд ингээд сайн мэдээ гэж бичээд ингээд өргөж байгаарай. Сайн мэдээнд бид нар бас заавал өргөл зориулж явах хэрэгтэй. Ингээд дээр нь талархлын өргөл гэж байна. Юм талархал бол та Бурханд хэрэг талархаж явдгийн тийм амьдралдаа хэрэг талархаж явдгийн Есүс хэрэг талархдгийн тэр талархын сэтгэлээс чинь гарч ирэх өргөл байгаа шүү. Мөн та хэн нэгэн хүний нэр адресыг бичээд би энэ хүний өвчин зовлонд тэг тусламаар байна. Энэ хүний гачигдал зовлонд би тэг тусламаар байна гэсэн ийм одоо тодорхой сайн үйлсийн одоо нэртэйгээр бас сайн үйлсийн өргөл өргөж болно. За 11 өргөлөөс чинь ерөнхийдөө пастрын одоо ивэл пастор төгсөж байгаа ивэл гарч ирдэг. Яагаад гэвэл та нар надад тийм ээ миний өргөөнд хоол хүнс байхын тулд 11-гээ та бүхэн надад авчир сүмд өргөөрэй гэсэн байгаа. Тэгэхээр 11-гээр ерөнхийдөө танай цуглааны чинь пастор одоо ивэгддэгэ гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө орж иж байгаа өргөлүүдийг 2-3 хуваадаг. 5% emergency фонд руу, 5% одоо сайн мэдээний фонд руу. За тэгээд 5% бас сүмийн одоо сайн үйлсийн фонд ч гэдэг юм ингэж хуваарлдаг байгаа шүү. За өргөлийн талаар юм байна. Тэгээд одоо бүгдээ гартаа байгаа өргөлүүдэд бариад хамтдаа бүгдээ залбирцгаая. Эзэн минь ээ өнөөдөр бас Эммануэль чуулганы Христ итгэгч бид бүхэн бас өргөл өргөж байна. Тэгээд эзэн минь энэ өргөл танд үнэхээр өргөгдөх болтугай. Учир нь бид зүрх сэтгэлийн маань хандлага үнэхээр танд талархсан
мөн танд дуулууртай байдлыг илэрхийлэл болгож мөн тантай харилцаж байгаа амьд харилцааны маань үнэхээр тэр биелэл болгож энэ өргөлийг танд өгч байна эзэн минь. Тэгээ миний өргөлийг та хүлээж аваарай. Тэгээд энэ өргөл танд бас үнэхээр тэр миний итгэлийн минь төлөөлөн анхлын үнэртэй өргөл болон өргөдөх болтугай. Тэгээ эзэн минь би одоо яг бас өргөл өргөж байгаа хүний хүрийн зүрх сэтгэлийг танд даатгаж байна. Эзэн минь өргөл өргөсөн хүний хүрийн гарын үйлсийг та ивэж өрөөж өгөөрэй. Ажил үйлсийнх нь үр жимсийг тэдэнд өгч ашиг орлогыг нэмэгдүүлж айл өр хүн нэг бүрийн эрүүл мэнд харилцаа, бизнес бүх зүйл дээр нь таны гайхамшигтай ивэл дүүрэн бэлхах болтугай. Тэгээ энэ өргөлийг танд өргөн их эзэн Есүс Христийн нэрээр ерөөн залбирч байна. Амен. Халелуя. Тэгээд өргөлтэй холбоотой бас нэг зүйл сануулахыг хүсэж байна. Зарим нэг манай цуглааны гишүүд одоо энэ тэнд амьдарч байгаа тарак маракаар явдаг хүмүүс байна. За зарим нэг хүмүүс нас олсон хол газар байгаа хүмүүс пастора би өргөлөө яаж өргөх вэ? Би энд нэг юм бүтэн зайд нэг юм цуглаан тарахаар нь ороод ингээд суугаа. Тэгээд би өргөлөө 10-ныхаа нэг энэ цуглаанд өргөлөө. Ер нь өргөлөө яаж өргөж явах юм бэ гэсэн ийм асуулт тавьж байгаа. Тийм учраас манай цуглаан би бол Иммануэль чуулганы гишүүн гэж бодож байгаа хэвээрээ байгаа тийм ээ. Ямарваа нэгэн сүм чуулганд хамрагдаагүй юм итгэж байгаа бол жишээ нь манай Лос Анжелест байгаа одоо дүү маань тийм ээ. Одоо хүслэн хэн хоёр хэн блэ? Гана хоёр мөн манай Амра тэгээд бас хүмүүс байгаа энэ тэнд одоо тодорхой сүмийн гишүүн болоогүй. Тэр хүмүүс өргөлөө яаж өргөхөөр 10-ныхаа нэгийг та нар тийм ээ сүмийнхээ данс руу хийгээрээ мөн одоо тийм ээ сайн мэдээний өргөл эсвэл одоо талбарын өргөлүүдээ ч гэсэн бас сүм рүүгээ явуулж болно. Харин та эзний өдөр аль нэг цуглаанд суугаад үнэхээр тэр цуглааны тэр номлол сургаал нөхрөлөөс ивэл усан бол та талархлынхаа өргөлийг тэр цуглаанд өргөөрэй. Харин 11 гэдэг чинь чиний өөр чинь төрлөх цуглааны чинь өргөх ёстой юм шүү. Хэрвээ та аль нэг стейтэд тийм ээ шилжээ тэндээ сууршиж амьдраад аль нэг цуглааны юм гишүүн болох юм бол 11 чинь бүх өргөл чинь тэр цуглааны чинь одоо тэр сан өмөрөгт орох ёстой юм шүү. Энийг бас та нар сайн ойлгож яваарай. Жишээ нь манай цуглаанаас ийш тийшээ шилжсэн итгэгч нар байна тийм ээ. Манай одоо Цэнгэлийн гэр бүлгээл байж байна. Мөн Батуу гэх мэт энэ хүмүүс өөр цуглааны гишүүд болдог. Тэгвэл та одоо тэр цуглааны гишүүн болсон учраас 11 өргөл чинь тэр цуглаандаа зориулагдах юм байгаа шүү. Энийг бас сайн ухаж ялгаж салгаж авч ойлгож яваарай. Тэгээд хааж явсан бас энэ зарчмаа баримталж яваарай гэж би хүсэж байна. За тэгээд зарлах ганц нэг зүйлүүд байна. За маргааш өглөөнөөс эхлээд залбиралтай өглөө 6 цагаас. За та бүхэн маань залбирах гэж байгаа хүмүүс 5:30 гэхэд босоод яг өөрсдөө бэлдээд чимээ энергүй унтаж байгаа болон танд цаад болохгүй тийм газрыг сонгож аваасай гэж би бас хүсэж байна. Тэгээ бүгдээрээ бас зүүмээр хийн. Тийм учраас ингээд бүгдээрээ ингээд хамтдаа магтаал дуулаад байх нэг боломжгүй. Ягаад тэгэхээр зүүмээр одоо магтаал дуулах гэхээр айгүй хэцүү байдаг. Гэхдээ яг би ингээд ганцаараа бас боломжтой бол чадсан ядан бас нэг дуулаад тэгээд та бүхэн минь амаараа даган дуулж болно. Мөн би эсвэл ингээд бичлэг бэлдээд тийм ээ YouTube-ээс магтаалын бэлтгэл бичлэгээ тавиад ингээд бүгдээр хамтдаа бас тийм ээ бас даган дуулах боломжтой. Тэгээд 7 цагт залбирал маань дуусна. Тэгээд та бүхэн нэг ингээд 4-7 хоног хийх юм шүү. За энэ залбирлын утга учир юу юм бэ гэхээр ерөөсөө бид нар одоо сүнсээрээ сэргэлт авъя. Залбирлаар эзэнтэйгээ улам ойртъя. Бие биентэйгээ хамтдаа залбирч зоригчий. Сүнсээрээ сэргийг болъё, итгэлээрээ хүчрхэг болъё гэсэн гол зорилготой юм байгаамаа. Тэгээд залбирал дунд тийм ээ бид нар залбирлын сэдвтэ нэгнийхээ төлөө хамтдаа залбирч өгдөг. Мөн сүм чуулганыхаа алсын харааны төлөө хамтдаа залбирдаг. Улс эх орныхоо төлөө залбирдаг.
Тийм ээ залбирах сэдв биднэрт мунддаггүй. Тийм учраас энэ нэг сарын энэ залбирал бол үнэхээр тийм ээ тууштай тодорхой сэдвүүдийн дагуу байх болно. Тэгээд тэр залбирлын цагууд дээр би ийм зүйлсүүдийн төлөө бүгдээ хамтран залбирая гэх ийм залбирлын цагуудыг хийх болно. За гэр сүмүүдийн тухай бас дахин нэгэн тодорхой ойлголтуудыг цэгцэлж өгье. Ер нь гэр сүмүүдийг албан ёсоор бүтэн сайнд ингэж цуглахгүй гэдээ албан ёсоор зарласан байгаа боловч итгэлээрээ тийм ээ пастраа бид нар хамтдаа цугламаар байна. Тэр safety байдлаа тийм ээ ариун цэвэр одоо өвчнөөс хамгаалах байдлаа бид нар өөрсдөө сайн сахиж чадна гэсэн ийм хүмүүс нь одоо гэр сүмүүдээрээ цугларч болно. Болохгүй байхгүй. Жишээ нь манай гэрт одоо оюун хондын одоо ахлагчийн тэр гэр цуглаан хийгдэж байна. За үүнтэй адилхан бид нар ингээд гэр цуглаанаа цуглармаар байна гэж байгаа бол хариуцлага тэр одоо ариун цэврийн байдал, сахих байдал бүх юмаа ингээд чамд сахиад цугларч болно шүү. За нэг ийм зүйл байна. За тэгээд тодорхой нэг нөхцөл байдал төрөхээр албан ёсоор гэр цуглаанууд ингээд хуучин хуваарлтын дагуу цугларч болно гэсэн зарлал тавина. Тийм учраас одоо бүх юм сайн дураараа байгаа шүү гэдгийг би та бүхэнтэй дамжуулъя. Зарлж байна. За тэгээд онлайнаар хийгдэж байгаа эсийн бүлгийн үйл ажиллагаанууд Библийн хичээлүүдийн талаар бас жаахан хүлмээр байна. Тэгээд эсийн бүлгүүд бас залуучуудаа, эмэгтэйчүүдээ эсийн бүлэгтээ, итгэмжтэй бас яг цагтаа мартлаггүй ингэж та бүхэн минь хамрагдаасаа гэж хүсэж байна. Тэгээ эсийн бүлгийн тэр цагийг үр дүнтэй элдв янзын ховж, хууч хөөрөлгүйгээр тийм ээ бас нэг 5-10 минутад нь эзний үгийг хуваалцаад бас харилцан ярилцаад хөтлж байгаа хүн тодорхой тийм ээ тэр хил хязгаар дотор удирдаад за дараа нь тэр нөхөрлөختөө бузар шалиг завхаа янз бүрийн ярилгүй мөн хэрэгтэй хэрэггүй ховж ярилгүй нэгэ бүтээн босгох тэр зүйлүүдийг ярьж байгаасаа гэж би хүсэж байна. За энэ талаар бас би та бүхэн дахин анхааруулахыг хүслээ. Библи хэлдэг бидний амнаас ялзарсан бодсор зүйлс бүү гарга харин бидний амнаас гарч байгаа гэсэн хэн нэгэ бүтээн босгохын төлөө тийм бурханлаг зүйлсүүд гарч явах болтугай гэсэн байгаа. Тэгээд энэ зарчмыг эсийн бүлгийг хөтөлж байгаа хөтлөгч удирдагч нар чамд сахиулаасай гэж би хүсэж байна. Тэгээд Библийн хичээлд яагаад суухгүй байгааг би ойлгохгүй байна. Тэгээд айхтар одоо Библийн мэдлэгтэй болсон хүмүүс одоо хараахан байхгүй байх гэж найдаж байна. Одоо Gateway Библийн семинар сурсан хүмүүсээс бусдын тийм ээ. За Gateway Библийн семинар сурсан хүмүүс ч гэсэн ерөнхийдөө та нар ерөнхий ойлголтуудыг л авсан болохоос биш Библийн хичээл дээр заагддаг шиг тийм яг нарийн одоо детальч үзэхгүй байгаа шүү. Тийм учраас та нар бас өөрсдөө даруй болгоод 5 дахь өдрийг хийж байгаа пастрын Библийн хичээлд бас оролцож олон зүйлсүүдийг сурч мэдж аваасай гэж би бас хүсэж байна. За Gateway одоо нэг Adventure Bible School гэдэг лөө. Одоо Advanced Bible Gateway Bible Seminar гэдэг манай Oakland-ийн Graceland цуглааны хийдэг тэр Библийн сургуулийн шинэ эзэлтүүд авч байгаа. За тэрэн та бүхэн маань бас өнгөрсөн одоо эзэлтээр нь орж амжаагүй суралцаагүй байгаа хүмүүс ингэж бүртгүүлж бас нэг 2 жил суралцаад одоо ингээд одоо министр сертификатийн тэр ангийг дуусгаасаа гэж хүсэж байна. Тэгээд удахгүй одоо ингээд тэр Adventist Bible сургууль маань одоо саяны төгсөгчдийнхээ онлайн одоо graduation-ыг хийх юм бэлээ. Тэгээд сертификатуудын пасторлууны явуулна гэсэн. Тэгээд тэрийг бүгдээ бас хийх байхаа. За ингээд өнөөдрийнхөө үйл ажиллагаа бүгдээрээ дуусгая да. Ингээд төсвөр төвчээртэй байж анхаарал тавин оролцсон та бүхэндээ баярлалаа. За дараагийн одоо цуглаанаас эхлээд би ерөөдөө лайв хийхийг эрмэлзэж байна. Тэгээд техникийн болцоо ямар байгааг би сайн мэдэхгүй байна. За ингээд хэрвээ лайв хийх юм бол бүгдээрээ дараагийн
бүтэн сайнд хамтдаа одоо ариун зоогийн ёслол барина. Тэгээд бүгдээрээ ариун зоогийн ёслол хэрэгцээтэй зүйлүүдэд бэлдээд лайваар хамтдаа бус ингээд ариун зоогийн ёслол хийцгэн шүү. За ийм байна. Тэгээд бүгдээр хамтдаа залбираад өнөөдрийнхөө цуглааныг дуусгацгаая. За. Их эзэн минь өнөөдөр хамтдаа байсан бүх хүмүүсийн төлөө талархаж байна. Ирэх 7 хоногт манай чуулганы болон өнөөдрийн бидний номлолыг үзэж байгаа хүн нэгүрийн амьдралыг та өөрийнхөө хүчрхэг мутраараа хөтлөн дагуулж, сахин хамгаалж, ивэж өрөөж өгөөрэй гэж гойж байна. Тэгээ эзэн минь дэлхийн нийтийг одоо хямрааж байгаа бас олон хүмүүсийн амь насыг аван одож байгаа энэ ковид хэмээх энэ муухай өвчнийг эзэн минь та бас таслан зогсоож өгөөрэй. Улс орон бүрт хил хязгаарын тогтоож мөн энэ өвчнийг одоо эдгэх тэр вакцинуудыг улс орон бүрт та бас гаргаж өгөөч гэж залбирч байна. Тэгээ эзэн минь биеэр уулзахгүй байгаа, нэгнтэйгээ нөхөрлөж чадахгүй байгаа энэ хүн цаг үед итгэж хүн нэгүрийн итгэлийг эзэн минь та бас сахин хамгаалж өгөөрэй. Тэднийг маань залхуу хойрог байдал болон үл тоомсорлсон эсвэл одоо мартах, санах энэ бүх зүйлсүүдээс хамгаалж өгөөрэй. Тэгээд юуны төрөнд итгэж хүн нэгүрийн итгэл одоо үнэхээр энэ хүн цаг мөчүүдэд шалгагдж байгаа учраас эцсээ хүртэл итгэлээ сахих тэр хүч чадлаар хангаж өгөөрэй гэж гойж байна эзэн минь. Тэгээд ахын дүүс нэг бүрээ танд өргөн их эзэн Есүс Христийн гайхамшигт ивэл нэгүсэл бие махбод сэтгэл санаа сүнс амьдралын бүхэл талбарууд дээр бэлхэн дүүрэн байх болтугай хэмээн их эзэн Есүс Христийн нэрээр ерөөн залбирч байна. Амен. Тэгээ бүгдээрээ хамтдаа их эзний заасан гуйлтыг хийгээд цуглаанаа дуусгацгаая. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэлтэн тэнгэр чигээ газар дээр биелэх болтугай. Өдөр тутмын далгыг энэ өдөр та бидэнд өгөөч. Бид үрдэнгүүдээ уучлсны адил бидний өрийг ч мөн уучлаач. Биднийг сорилтонд бүү оруулаач. Бодром угаас гэтлгээч. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үрд таних. Аамен. Халелуя. За тэгээд дараагийн эзний өдрийн цуглааны хүртэл түр баяртай эзэн бурхан та бүхнийг минь хамгийн сайхнаар эвэх болтугай.